Сайн бацгаана уу? Мэдлэгтэй подкаст байна. Энэ бол манай хайртай найз дуу Баццэг Басын гэж дуудаж болно. Одоогоор оюутан хийх туфта зэлсэн аялал, ном унших, нумсан харваа. Аялтайгаа вэз дургийн хөрвөл духан дунд чи сум зон гэхгүй юу? Харин энд миний найз Намаагч байна. Та бүхэн түүнийг Номи гэж дуудаж болно шүү. Тэгээд биологч, биохимч гэх нэлээд сүртэй нэртэй мэргэжлийг эзэмсэн бөгөөд хобби зөндөө байна. Нэгийг сонгох шаардлагатай бол кино үзэж гоё үс цуглуулах гэсэн. Гэхдээ ирээдүйд зөндөө олон хоббиг нь бид мэдэж авах байхаа. Мэдлэгтэй подкаст хэрхэн хэлсэн бэ? Нэгэн бүх гишүүн гэрийн хонх дуурсан юм. Үүний дараагаар бид тэндээ лацлагдсан. Үндэ энэ бүхэн нарийн байсан юм аа. Хаа байсан Японоос подкаст хийх сэтгэлийг өвлөн би Монголд суугаа найз руугаа чатаар ухуулга хийн синхруулж чадсанаар 25 оны 6 сарын 28-ны өдөр Алтан 9-оор мэдлэгтэй подкаст бий болсон юм. Товчондоо гэвэл хоёул подкаст хийх үү? Тэгэл та Мэдлэгтэй гэвэл яаж юм? янзтай. Шонерэг нь ихэд консепс байвал яг болох юм байна. Гайхалтай. Бидний подкаст та бүхэнд мэдлэгтэй хавыг хүргэх болно. Энд бид ухаалаг, гэхдээ бас чөлөөтэй, сонирхолтой, элдв бусын хав живийг энгийн байдлаар ярина. Яг л бидний амтлаг амьдралын өдрүүчийг яриа өрөө байх болно. Бидний подкаст энд харагдаж байгаа уран плейлисттэй байх болно. Анхаарал хандуулсан баярлалаа. Stay tuned. Хүлээгээрэй. 2025 оны 7 сарын 7-нд уулзцаая. Лайк, шеэр, сабаа дараарай. Бас фоллоу дарахаа битгий мартаарай.